одоо 2026 оны 2 сарын 5-ны өдөр тийм ээ одоо дэлхийн одоо хамгийн хүүтэй хот гэдэг манай Улаанбаатар хот тийм. Тэгээ одоо яг эндээс одоо би 11-аас одоо ингээ хөдлөх гэж байна. Тэгээд одоо өнөөдрийн одоо миний одоо нэг гүйх гэж байгаа гүйцэл маань одоо Улаанбаатараас гарчгүйгээд одоо замын өвд ирээн цаашаа хөх хот тэгээд одоо цаашаа одоо ингээд Жанчгүйгийн даваа тэгээд одоо ингээд цагаан хэрэм тэгээд Бээжин тэгээд Динжийн бомб хүртэл ингээд гүйх нийтдээ 1600 км-ийн гүйцэтгэж 40-45 хоногт одоо ингээд өдөр болгон бүтэн барфан гүнд бүтэн барфан гэдгийг та бүхэн мэдж байгаа 42 км те. Ингээд одоо өвлийн одоо энэ гүйлтээ хийх гэж байгаа энэ түүхэн гүйлт хийх гэж байна. Тэгээд урд нь бол одоо бас зуны халуунт ч гэсэн одоо 30-40 градусын халуунт ч гэсэн 618 км Хинтээ аймгийн 100 жилээр ингээд ахтайгаа бас одоо байгаль ихтлэгийг хайрлыгээд замын хажуугийн хогийг түүгээд ингээд тооноор нь хог түүгээд ингээд яжсэн юм сайн үйл. Би одоо гүйлтээрээ дандаа ийм янз бүрийн одоо ингээд сайн үйлсийг ингэж хийж явдаг ийм л одоо хүн байгаа. Тэгээд одоо энэ удаагийн гүйлт ч гэсэн 2024 оны 1 сарын 2-нд одоо 3-9-ийн хүүлтэнд одоо гуны ивэр тас хэлдэг яг хүүлтнээр замдаа майхан тооногдоод одоо Улаанбаатарын зайсан толгоос гарчгүйгээд тийм ээ. Тэгээд одоо ингээд Төв аймгийн нутаг за тэгээд дээр нь одоо Сэлэнг Дархан Сэлэнг гэдэг Алтан буудаг хүртэл одоо Монгол улсынхаа хойд хэлтийн баг нь хүртэл одоо ингээд тулталгүйгээд ингээд яасан байгаа 8 хоногт ингээд замдаа майхан тооноод ингээд тэгээд замд одоо өдөөс цасаар шуурх тасан дээр гүүх энэ одоо өвд гүүхээс маш их хүнээс төсөв төвчээр одоо энерги ингэ шаардж байдаг байхгүй. Тэгээ энэ одоо хаанаас ингэж гараад байгаа ирчих вэ гэдэг тав хүн гайхчихдаг байгаа. Хүн гэдэг өөрөө бол агуу төсөв төвчээртэй юм хүн байдаг. Энэ төвд спортоор хичээл нь хүүтэнд хүн өөрийнхөө биеийг дулаацуулаад улаан ялгаруулад ингэ гүйдэг ба. Тэгэхээр би эцэг эхчүүдэд одоо юу гэж хэлэх гээд юм гэхээр одоо энэ удаагийн миний гүйлт бол одоо Айс марафон 2026 бас л одоо энэ одоо нэг сүүлийн үед одоо дэлхийд толгомжж байгаа манай Монгол улсад ялгааг толгомжж байгаа асуудал бол энэ хүүхэд залуучууд хөгжил гэж яриад байгаа энэ дижитал одоо энэ цахим одоо хөгжил хөгжөөд шүү. Энэ одоо эргээд одоо бидний одоо хүүхэд залуучууд одоо маш сөргөөр нөлөөлж байна. Энэ юу юм гэхээр ердөөс одоо сэтгцийн өөрчлөлтөнд орж байна. Сэтгэл готролд орж байна, тийм ээ. Тэр нь одоо нойргуулж болж байна. За ингээд бүр амиа хорлох хүртэл тийм хэмжээ хүрж байна, тийм. Сэтгцийн өөрчлөлтөнд орж байна гэдэг одоо энэ цахим хэрэглээ бүр хэрэг сэтэрч байгаа. Энэ бол ганц Монгол улсын одоо юу иш болчиход байгаа. Тулгымцсан асуудал биш. Энэ бол ердөөсөө дэлхийн нийтийн тулгымцсан асуудал болж байгаа. Энийг л би одоо энэний эсрэг одоо эрүүл зүйн амьдрал дээр нь байгаль ихтлэгийг хайрлах гэсэн юм өрөөтэйгээр гүйлт болгоноор би дандаа нэг юм илэрхийлж гүйдэг. Өнөөдөр цэвэнч өөрөө нэр хүнд олох гэж юм хайсууд юм. Наад ердөөсөө тийм хэрэггүй. Хүн энэ хороод нүцгэн ирээд нүцгэн буцдаг. А би бол яг л тийм одоо юутай хүн. Угаасаа бидний өвгдөөс тийм л болсоо гэсэн. Ихэнх цаа маань бас л тийм хүн байсан. Нүцгэн ирээд нүцгэн буцсан. Тэгээ яг л ийм хүн байна. Тэгэхээр монголчууд эренгийн дайчин. Ер нь бол монголчууд бол ер нь бол бид нар бол их тийм одоо мундаг болсон ч тэгээд одоо ингээд сүүлийн үед одоо ингээд орчин үед одоо ингээд юм хөгжих тусам одоо бидний хүүхд залуучуудын хийх зүйл ингээд багасаад ингээд хөдөлгөөн нь багасаад тэгээ эцэг эхчүүд бидний буруу байхгүй. Хүүхдүүдтэй гар утсаа авч өгдөг, дэлгэц өгдөг, ингээд хамаартай болгодог. Тэрнээс болж одоо сэтгэл санаа, зан ааш одоо ямар амар одоо энэ бол айл болгон толгомж байгаа асуудал гэдгийг байл. Одоо дөнгөж төрөөд одоо 1-2 настай хүүхдүүд хүртэл одоо гар утас болоцтой үйлээд ингээд хүүхдээ уйлуулахгүй тулд одоо хүүхдтэй одоо ингээд тийм